Бид нар энэ ордыг олох гэж 97 оноос 2010 он хүртэл энэ одоо хүүтэнд нөхөрөө халуунд нь халаад миний хөдөлмөр гэсэн 20 гаруй жил бараг 30 жилийн хөдөлмөрийн эцсийн үр дүн баг юм. Тэгвэл түүх ингэж ихэлсэн. Уул уурхайн том төслүүд зураг дуудаснаас хэрхэн амилж ямар нөхцөлд ажиллаж ирсэн анхны бүтээн байгуулалтын алтан мөч геологчид уур хайчид юу бодож явсан хэгэд Монголын түүхэнд уул уурхайн салбарт нийгэм бизнесийн хөгжил эргэн таны амьдралд эргэлтийн цаг яаж ирснийг энд дүгүүлье. 95 онд ажиллаа эхэлсэн юм баггүй дээ. Тэгээ ажиллаа эхлэхийн тулд судалгаа хийсэн тэр их боловсролтой бүхэл зэсийн преферийн ордоор ажиллаж байсан улсуудыг цуглуулсан. Тэгээ тэр дотор суулж ирж байгаа улсад одоо манай хоёр төрийн шагналтан Сандуй Жугаамиг ургаа хоёр. Миний багш Маамын Жамсаран тэд доктор хамгаалсан байсан зэсийн чиглэлээр. За тэгээ цагаан суралт ажиллаж байсан Сэндаюш би гарамжгаа бол сургууль төгснөөс эхлээл бүр зэсийн судалгааг дагнаж хийдэг. Тэр одоо 300-400-аар зэсийн илэрлийн нэг ихээхэн хэсэгт нь бол мань хүн ажиллаад судалж ирсэн ийм туршлагатай биологч болсон байсан. За бидэнтэй хамтарч ажиллах уу? Жишээ нь надаас асуухад би ерөөсөө тэр үед зэсийн чиглэлээр олон жил ажилласан байсан учраас би ямар ч одоо татлаа төлөвлөлт байхгүй тийм учраас би орно гэдгээ хэлсэн. Тэгээд тэр гадны нөхдүүд хурж ирээд тэр одоо ордууд илэрлүүдийг газар дээр нь очиж үзэх, тэр тайлангуудыг авч үзэх ажилд туршлагатай биологчийг урьж оролцуулаад ингээд гарамжууга тэр эрлийн багийн бүрэлдэхүүнд одоо 95-96 онд явж хамт судалгаа хийжсэн. Оюу толгойн орд дээр 1983 онд энэ Хамбогдын шүлтлэг боржингийн масжид ажиллаж байхдаа бас хурж ирж үзсэн. Зэстэй гэдгийг бас мэддэг ийм байсан учраас тэр нөхдүүд нэг газар дээр нь одоо тайлангуудаас нь аль одоо том орд байж болох газруудыг сонгож аваад газар дээр нь үзэх явцад гарамжууга тэр эрлийн багийн бүрэлдэхүүнд явж байгаад дагуулж ирсэн байхгүй. Тэгээд одоо тэр Америкийн Денис Кокс гэдэг туршлагатай геологчийг ийм хамт Мөнхбат гарамжууга 96 оны 9 сарын 17-нд оюу толгойн орд дээр анх ирсэн. Анхч байх гарамжууга бол өмнө ирсэн. Бүр зураглалын хүртэл хийсэн байна. Одоо газар дээр нь зураглал хийгээ дээж аваад гадаргуу дээр байсан шинж тэмдгээр нь ер нь чийвэл зэсийн хүдэржилт газрын гүндээ байх магадлалтай юм газар байна гэж анх тогтоож тухайн газрын хайгуулын лицензийг авч ирсэн. Тэр цагаас л эхлээл гарамжууга бол энэ орд дээр хайгуул судалгааныхаа ажилд оролцоод удирдах хийжсэн. Үнэлдэ. Гарамжууга маань бол ер нь бол нэлээд олон хоног удаан хугацаанд өмнө өрөмтсөн цоонуудынхаа үр дүнг одоо дүгнж яагаад тэрэн дээр нэлээд ажиллагаа хийж боловсруулалт хийж яагаад ер нь бол ахын улинд нэг цооног нэг газар тавиулмаар байна гэд нэг газрыг товолцсон байсан. Мөнхөө энэ хоёр уур ойлгохтойхон орж явсангүй би урдлын юм дээр юм тавина гэсэн чинь өмнө нэг ч цаанаа тавьдаг юм зожгүй чинь тийм би өөр гомдоод энэ хоёрт энэ хоёр орчуулж өгч байдаг муу орчуулсан та хоёр хойд төсөв нь ерөнхийдөө дуусах төхөөд хамгийн сүүлд төсөв үлдсэн өмнө хийсэн ажлуудаар бол хэдийгээр бид нар тодорхой хэмжээний орд газрыг илрүүлсэн боловч одоо нөөц нь бол тухайн үедээ бас харьцангуй жижиг тооцогдчихсэн. Тэгэхэд Чарли эхнийхээ 2 цооногийг энд өрөмдөн гэж тавьчихад 3 дахь цооногоо мань хаана тавих вэ гэдгийг эргэлзээд явжсэн. Би Чарлитай хамт гарамжууга нэлийн хойно ингээд явжсэн. Тэгсэн Чарли одоо 3 дахь цооногоо хаана тавих вэ гэж надаас.
яг одоо бид тэр 97 оны маршрутаар тогтоосон нэг талбай байсан. Тэнд гарамжууга 2-3 цаанагийн дагуу нэг урьдчилсан зүсэлт хийгээд тэгээд энд л өрөмтөх хэдэл бол хэл сайхан алттай юм гарна гэсэн ийм итгэлтэйгээр хийжсэн байхгүй. Тэгээд би тэрний санаад гарамжуугыг дуудаад Чарли тэр мань хүний таны нөгөө хийсэн зүсэлт байна уу гэж асуусан чинь мань хүн ардталтаасаа нөгөө офицер ширэн борцон хүнээсээ гаргаад ирсэн. Тэгээд дэлгээд ийм зүсэлт хийжсэн 97 онд хийжсэн зүсэлт энэ байна. Гарамжуугаа бол яг энд өрөмтөх гэж бүр товлцсон байсан шүү дээ. Гэдэг гисэн чинь Чарли. За энэ чи яста яг санал нийлж байна. Энэ цааныг чинийх шүү. Орд хөдөр илрүүлдэг бол чиний нээлт хэлээд явсан байхгүй. Яг тухайн үед ингээд дээж өрөмдөөл 6 метр өрөмдөөл дээжээ гаргаж аваад чулууга хараад байгаа шүү дээ. Ямар чулуу гаргаж. Тэгэхэд бол ерөнхийдөө ингээд зистэй тэгээд одоо хүхртэй ийм ирцүүд гарч ирсэн. Тэгэхээр бид нар зисвэл байна. Хамгийн гол нь нэг сонирхолтой юм нь өрмийн дээжнээс тасралтгүй тэр одоо зистэй хэсэг ингээд үргэлжилж явсан. Тэр нь маш удаан үргэлжилсэн. Бүр сүүлдээ энэ ч одоо хизээ дуусах юм бол та гэж хүлээжсэн. Тэгэл хүн чинь баярлах юм зөндөөл гардаг. Сайхан хөдөр ингээд огтлоод ирэхээр баярлал юм. Бид нар чинь геологууд чинь тэмэл юм олох гэж байгаа юм чинь юм олсон юм ингээд олоод ирэхээр нэг том юмны хажуунаас ингээд барьсан байхад тэгээд цаашаа тэмүүлээл улмал олж хаан цааталтанд гарахыг л бодоод ингээд явдаг. Тэр бол үнэхээр гайхамшигтай үйл явдал да. Манайд анхны зүсийн препирийн хайгууд хийсэн урд Эрдэнэтэй яваа. Тэгээд дараачих нь явсараад хамгийн сүүлд хамгийн том одоо уникад орд гэдэг юм уу тийм ээ. Нөөсөгтэй хамгийн том ордон одоо энд нээсэн байхгүй юм нах. Утгад энийг олж таньж мэдхийн тулд миний хөдөлмөрлсөн 20 гаруй жил бараг 30 жилийн хөдөлмөрийн эцсийн үр дүн баг энэ. (2002-аас 2004 оны үед бол энэ дэлхий дээр хамгийн эрчимтэй хэрэгжсэн төсөл бол манай оюутлогын төсөл. Энэ дээр барьсан энэ баяжуулах үйлдвэр бол дэлхийд 10 торох том сайхан үйлдвэр. Тэгтээ зэрэгүүд би бол энэ их асар олон жилийн хөдөлмөрийн үр шим. За яг зүгээр ганцхан миний биш. Монголын геологчд, Монголын зэсийн хайгууд, зэсийн одоо хайгуудын ажил хийж байгаа том тэр олон геологчдын олон 10 жилийн хөдөлмөрийн эцсийн үр дүн. Хидээд залуучуудаа зоригжуулж гисэн. Одоо залуучууд биднийг зоригжуулж байгаа. Ягаад гэвэл биднээс хэд дахин илүү юм хийж чадах үе гарч иж байна гэдэг л хамгийн бахархалтай. Орд газрыг нээсэн гэдэг нэр томьёо бол ер нь ганц хүн нээдгүй, хамт олон коллектив нээдэг. Би гэж биш. Бид хэмээн хариулах нь агуу бүтээгчдийн энгийн хариулт. Хаяагүй эрдэн сайн хайж газрын гүнийг судалсан тэдний залуу нас үүргийн гүйцэтгэж чадсан болов бахархлыг баатрууд төрүүлдэг. Баатруудыг их хорон төрүүлдэг. Эх орныг эрэлхэг эрдэн төгс хөвгүүд илэрхийлдэг. Дэлхийн цаг Азийн бүс рүү шилжиж байна. Дэлхийн эдийн засаг хөгжлийн боломж бидний хаяа руу улам бүр хүмүүлсээр байна. Ийм торгон мөчид бид өөрсдөө аачлалтай тодорхой эрмэлзэл тавьж тэр боломжийг улс орондоо хөгжил болгон тосон авах цаг ойртсоор байна. Дэлхийн эдийн засгийн төвлөрөл хүч чадлын зүрхний лувшин цоглох чимээ тал нутагт ойртсоор